Үйл хөдлөх хөрөнгө зуучлалын процесс. Ингээд үйл хөдлөх хөрөнгө зуучлалын агент боллоо доо. Академийнхаа сургалтанд суусан ч заавал санхүүгийн зохицуулах хорооны эрх олгох сургалтанд сууж байж зөвшөөрөгдсөн агент болно гиндэ. Зүгээр нэг хүссэн болгоно нь хийгээд байдаг ажил бас биш юм аа. Улсдаа бүртгэгдэж үнэлэгдэж байж олж авдаг алдар юм байна шүү. Өнөөдөр анхныхаа байрыг зарнаа. Захирал хуучин агентуудынхаа хэлж өгснөөр бүх үйлдэлээ зөв хийхгүй бол алдаа гаргавал баларна. Энэ байрыг зарах ажлаа эхлэх гэж ихэн болсон бас. Хамгийн түрүүнд байр ер нь ямар үнэтэй байна? Ямар үнээр зарагдаж байна гэд зах зээлийн судалгааг хүн шиг хийчихвэл цаашаа дайжгүй урсчихнаа гэд судлах шиг болсон доо. Найзынхаа байрыг зарах гэж байсан болохоор нилээн элен далангүй ярилцаж үнэ гаргаад авсан. Агенттай хамтарч ажиллах найз нөхдийн харилцаанаас ч дотн байж үр дүн гардаг гэдгийг л их сануулсан да. Тэгээд найзтайгаа үйл хөдлөх хөрөнгө худалдахад зуучлах гэрээгээ хийсэн. Мэдээж үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ иргэний үнэмлэх гээд бүх бичиг баримтууд хавсрагдана. Харилцагчийн анкетаа ч мөглүүлнэ. Захирал гэрээг батлаад санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэл илгээдэг гэж сургалтаар заасан. Админ ч надад хэлсэн. Нарийн юм байгаа шүү бас. Манай хэд гэрээгээ хийгээд л байр зарагдана гэж бодоод байсан. Яг үнэндээ бид нар чинь бараг 13 мэргэжлийн зэрэгтэй юм шиг хүчин чармаалт гаргаж байж нэг байрыг зарна шүү дээ. Стресс гэдэг бол галтуул гэсэн үг. Гэхдээ энэ ажлаа жаргаж хийх хэрэгтэй гэсэн болохоор жаргаад л байдаг та. Гэрээ хийсэн агент хүн чинь зараа тавиад маркетинг эхлэндэ. Царай шигэ зураг аваад зөв сайхан зараа оруулахад сэтгэл сэргээд л ирнэ. Бүх сошиалоор зараа байрлуулад үнгүй дээрч тавиад хамт ажилладаг агентуудаа хэлнэгээд 10 гаруй лист идэвхжүүлэх эрдмээ гаргаж байж хэдэн 100 дуудлага авна. Тэр дуудлагуудаа сайхан сэрүүлж ягаад байр авах хүнийг нь олдог доо. 100 дуудлагаас 20-30 хүнд байрыг нь үзүүлэх үе бий. 2-3 хүн үзээд авах ч үе бий. Байр үтсэн процесс болгоноо тэмдэглэл болгож үйл хөдлөх хөрөнгө танилцуулсан хуудас бөглүүлж гарын үсэг зурулдаг. Их баримт цуглуулдаг ажил юм билээ. Манай хүн ч нэг үзээд л авах шийдвэрээ гаргасан. Маргааш нотариат орж худалдан авах гэрээгээ хийнэ. Мэдгүй хүн чинь бүх процессоо сайхан дис дараагаар нь бичээд бэлдээд очин доо. Тийм. Админдаа хилцэлд орсон гэдгийг мэдэгдэж програмд тэмдэглэл хийх ёстой. Тэгээд хоёр талдаа процессоо дэлгэрэнгүй танилцуулаад бүгд ойлголтоо нэг шугам дээр аваад ирвэл гэрээ хийхэд санаа зовох зүйл байхгүй гэж. Мэдээж үйл хөдлөх хөрөнгө худалдан авах тухай саналын хуудсыг бөглүүлнэ. Бэлэн мөнгөөр авч байгаа хүмүүс чинь шууд л улсын бүртгэлийн ерөнхий газар орж үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээгээ солиулна шүү дээ. Энэ бол хамгийн чухал хэсэг нь. Нэг ширхэгч материал дутуу үлдээж болохгүй. Улсад төлөх үйл хөдлөх хөрөнгийн 2% татвараа байрны эзэн төлнө. Баримтаа авч ирнэ. Тэмдэгтийн хураамж 20 мянган төгрөгийг худалдаж авч байгаа тал төлчихнө. Баримтыг нь бас л хавсаргана. Нотариатын төлбөрийг бас авч байгаа тал төлнө. Баримт нь хэрэггүй. Гэрчлэгийг их хуваар нь барьж ирнэ. Ингээд улсын бүртгэлд өгөөд агент миний ажил дуусчихж байгаа юм да. Гэхдээ зөвхөн зуучлалын гэрээн дээр заасан ажил. Үүнээс цааш гэрээгээр загаагүйч жинхэнэ агентийн ажил эхлэндэ. Ингээд анхны гүйлгээнийхээ ард гардаг юм байна. Улсын бүртгэлд материалаа өгөөд найзын минь данслуу мөнгө нь орсон юм чинь админдаа хэлээд нэхэмжлэл гаргуулж яваад харилцагч руугаа явуулчихна. Офисын данс руу зуучлалын шимтгэл ороод ирэхээр би гэдэг хүн чинь гүйлгээнийхээ хаалтыг хийж өгөөд миний хувь надад ирнэ. Сайхан. Агент бид брокер офстойгоо хамтран ажиллах гэрээтэй байдаг болохоор бүх зүйл маш сайхан харилцан хүндлэлтэй явагдана. Админ миний листийг програм дээр зарагдсан гэд хаачаар би чинь жинхэнэ агент гэдэг мэдрэмж тултал авчиж байгаа юм чинь. Одоо байрыг нь сайхан хүлээлгэж өгөөд бүх хэрэгтэй сөөх, конторын дугааруудыг нь гаргаж өгөөд төлбөр тооцооны үлдэгдэл байна уу гэдгийг шалгаад жинхэнэ мэргэжилтэн шиг ажиллаа дуусгана. Зуучлалын гэрээнд заагдаагүй энэ ажлуудыг хийгээд дуусчаар сэтгэл дүүрээд сайхан болдог юм да. Нэг харилцагчийн цаана 10 харилцагч байдаг гэж манай мундаг агент надад хэлсэн. Ажилч ундарч байна да. Бүгдийг нь алдаа гаргалгүй ёсчлон хийнэ. Агентийн ажил жаргалтай.